Өөрийнхөө биеийг дотор талаас нь залуужуулах арга гэсэн өнөөдрийн бичлэг маань Мацаг номын агуулга дээр үндэслэгдээд яригдах болно. Харин Мацаг ном маань болохоор 2016 онд анагаахын шинжлэх ухааны салбараас Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтний судалгаа автофагийн судалгаан дээр үндэслэгдэж бичигдсэн байлээ. Автофаги гэдэг нь болохоор авто гэдэг чинь одоо автоматар өөрөө гэсэн утгатай үг шүү дээ, тий. Фаги гэдэг нь болохоор идэх гэсэн утгатай үг юм ээ. Тэгээ хүний биеийн залуу хүчтэй эс нь хөгшөрсөн мууцсан гэмтсэн эсээ очиж идээд шин залуу эс бүтээх процессыг болохоор автофаги гэдэг юм байна. Тэгэхээр хүн гэдэг чинь маш олон эсийн нийлбэр штэ тий. Тийм байтал бидний биеийн дотор байгаа залуу эс нь хөгшөрсөн эсээ идээд шин залуу эсийг дахин бүтээж ийна гэдэг чинь жинхнээсээ бүр бидний бие дотор талаасаа өөрийгөө эрүүлжүүлж залууж байгаа процессыг автофаги гэж нэрлэдэг гэсэн үг штэ тий. Гэхдээ нэг онцлог нь бол энэ автофаги гэдэг энэ процесс нь болохоор эс маань өлссөн үедээ энэ процессыг өөрөө явуулдаг юм байна. Эсэнд бол хангалттай шин тэжээл байгаа тохиолдолд ингэж одоо хөгшөрсөн муу эсээ очиж идэгдгүй мэн л да. Тэгэхээр товчхондоо та өөрийнхөө биеийг дотор талаас нь эрүүлжүүл залуужуулахыг хүсвэл эсээ өлсгөх хэрэгтэй байх нэ. За номын зохиолч маань яг юу гэж тайлбарласан бэ гэдгийг харъя. Бидний бие мах бодит 60 орчим их найд эс байдаг бөгөөд эдгээр нь ихэвчлэн уургаас бүрддэг. Өдөр тутмын амьдралд хөгшөрсөн гэмтсэн олон уураг биеэс гадагшилдаг боловч гадагшлах боломжгүй нь эс дотор хуримтлагдаж эсийг сулруулж бие мах бодийн янз бүрийн эмгэг өвчин үүсгдэг. Бид ихэвчлэн идэж байгаа зүйлээсээ хэрэгцээтэй уурга шим тэжээл болгон авдаг. Гисэн хэдий ч ямар нэг шалтгаанаар хоол тэжээл биед орж ирэхгүй байх үед бие мах бод маань амьд үлдэхийн тулд биед байгаа зүйлээс уурга гаргаж авах гэж хичээдэг. Ингээд нөгөө хөгшөрсөн гэмтсэн эсийн доторх уургуудыг цуглуулж задлаад тэдгээрийг шин уурга болгож авдаг байна. Өөрөөр хэлбэл автофаги гэдэг нь хөгшөрсөн эсийг дотор талаас нь шинээр төрүүлдэг систем юм. Гэхдээ автофаги нь өөрийн гэсэн нэг онцлогтой байдаг. Хоол хүнснээс авсан шим тэжээл нь хангалттай байгаа үед автофагигийн пүнкц эвтвэгчдэггүй. Илүү тодорхой хэлбэл хамгийн сүүлд ямар нэгэн зүйл идснээс хойш 16 орчим цаг өнгөрөхгүй л бол энэхүү автофаги итвэгчдэггүй хэрэг. Өөрөөр хэлбэл өлсгөлөнд орсон нөхцөл байдлыг үүсгэхгүй л бол автофагигийн улмаас явагддаг эсийн дахин төрөлт бий болохгүй гэсэн үг юм. Тэгэхээр бидний биеэ дотор талаас нь эрүүлжүүлэхийн тулд эсээ өлсгөх буюу мацаг барих хэрэгтэй ах нэ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол 3 зүйлийн талаар ярих болно. За нэгдүгээрт бол одоо мацаг барих чинь бол урт хугацааны турш юм идэхгүй байхыг хэлж байгаа шүү дээ, тий. Тэгвэл эсрэг нь бол ингээд ойр ойрхон олон ингээд жижиг чажиг ингээд юм идэх эсвэл нэг дор маш их юм идэхийг хэлж байгаа учраас энэ зүйл маань тэгвэл биднийг яагаад хөгшрүүлээд байгаа юм бэ талаар нэгдүгээрт ярих болно. За хоёрдугаарт бол энэ автофаги гэдэг энэ процессыг идэвхжүүлэхийн тулд яах ёстой юм бэ? 10 цаг мацаг барих, 16 цаг мацаг барих, 24 цаг мацаг барихад бидний биед ямар өөрчлөлтүүд гардгийн бэ талаар ярина. За 3 дахь болохоор номын зохиолч маань өөрөө бол чихрийн шижин өвчнөөр мэргэрсэн эм ч юм байлээ. Тэгэхээр чихрийн шижин гэж яг юу юм? Чихрийн шижин маань бас энэ мацаг барихтай ямар холбоотой юм бэ талаар ярих болно. Гэхдээ та одоо надад бол чихрийн шижин байхгүй юм чи хамаагүй гэж бодох боломжгүй юм байлээ. Яагаад гэвэл бид нэр угаасаа дэлгүүрээс юм авч идэж байгаа бол тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн дотор бол донтуулагч сахар маш их орчихсон байгаа учраас чухал юм байлээ. Тэгээд энэ чихрийн шижин гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ өвчнийг бас эдгэх аргуудын нэг бол бас мацаг барих арга юм бэлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ 3 зүйлийн талаар ярих болно. За нэгдүгээрт одоо их идэх, аль эсвэл их идэггүй маа гэхэд ойр ойрхон жижиг сажиг юм идэх, нэг ширхэг үзэн идэх ч юм уу, нэг ширхэг чихэрч идэх юм уу те. Энэ нь бүр бидний бие мах бодийн бүхий л хэсэгт яагаад сөрөг муу нөлөөтэй вэ гэсэн 3 том шалтгааныг бичсэн байна. За нэгдүгээрт бол хотоодыг бол бүр үнэхээр туйлдуулж ядраад юм байна. За хотоодыг ингээд туйлдуулаад ядраагаад эхлэхээр нарийн гидс маань шим тэжээлийг хоолноос нь сорж авах үүрэгтэй шүү дээ. Тэгээд тэр шим тэжээл нь биднийг ингээд амьдруулж байгаа. Тэгтэл хотоодоо ингээд ойр ойрхон юм идээд хотоодондоо ерөөсөө амралт өгөхгүй хотоодныхоо үйл ажиллагааг муутгахчих юм бол ямар ч хэрэгтэй шим тэжээл сайтай хоол идсэн ч гэсэн тэр хоолноосоо шим тэжээлээ авч чадахгүй юм байна. За ингэж ütсэн байна. Хүний бие мах бод хоол хүнсийг гидсэндээ байлгах хугацаа буюу боловсруулж дуусгах хүртэлх хугацаа нь дунджаас 2-3 цаг, өөх тос ихтэй хоолох бол 4-5 цаг орчим гэж үздэг. Түүнчлэн нарийн гидс нь хотоодоос зөөвөрлөгдөн ирсэн зүйлийг 5-8 цагийн турш задалж ус болон шим тэжээлийн 80% орчмыг шингээж бүдүүн гидсэн нарийн гидсэнд шингээгүй усыг 15-20 цагийн турш шингээдэг. Тэгэхээр номын зохиолч бол өдөрт 3 удаа хоолно гэдэг нь угаасаа л та хотоодоо хангалттай хэмжээнд бүр маш их ачаалуулж ажиллуулж байгаа хэрэгээ. Тэгээд бүр өдөрт зүгээр 3 удаа хооллох ч биш энэ 3 удаа хоолныхоо хажуугаар дундуур нь янз бүрийн юм иднэ гэдэг чинь хотоодоо бүр туйлдуулж байгаа. Ерөөсөө хотоодондоо амрах зав өгөхгүй байгаа хэрэг гэсэн байлээ. За тэгээд хотоодондоо амрах зав өгөхгүй байгаа нөгөө саяны хэлсэнчлэн бүр хотоо туйлдэж үйл ажиллагаа нь муудсан үед
хоол хүнснээс авах шин тэжээлээ сайн авч чадахгүй болдог тул биед хэрэгцээтэй витамин, эрдэс бодисууд микроэлементүүдийн дутагдалд ордог. Хичнээн мянган сайн мэдсэн ч гэсэн тэрнээсээ шин тэжээлийн сорж авч чадахгүй байна гэдэг чинь өөрөө бидний бие махбодын бүхий л хэсэг цэрэг нөлөөтэй гэдэг нь тодорхой харагдаж байгааз. За хоёр дахь нь болохоор ингэж их идэх ойр ойрхон эдгийн хоёр дахь муу нөлөө нь юу вэ гэхээр илэг гинэ. Бидний илгийг бас айгүй их ядраад гин байна. Ингэж утсан байна. Илэг бол үнэхээр хөдөлмөрч юм аа. Хоолсны дараа биед орж ирсэн шин тэжээлийг бидэнд хэрэгтэй энерги болгон хувиргаж, илүүдэл энергийг хуримтлуулж, эдсэн юмд агуулгадах алкогол болон аммиак гэх мэтийн хорт бодисуудыг зохицуулж, өөх тосны боловсруулалт болон шингээлтийг дэмжих зорилгоор цөсийг ялгаруулах гэх мэтчлэн төрөл бүргийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг билээ. Тиймээс хоолны хоорондох зай ойрхон байж, идэх юм ар араасаа цувран орж ирэхэд илэг хамаг хүчээ шавхан ажиллах шаардлагатай болдог ба маш амархан ядарч орхидог. Ингэж ядарсны улмаас илэгний үйл ажиллагаа мууд могц, илэгний тусламжтайгаар хоргүйжүүлэгдэх ёстой байсан хортой бодисууд биед үлдэж, бий болох энергийн хэмжээ багасдаг тул бие нь ч бас амархан ядардаг. Тэгэхээр их хэд их эзнээс болоод илгийг ачаалуулад, илгийг ядраагаад илэгний үйл ажиллагааг муудахчих юм бол биегийн хоргүйжүүлэх процесс нь алдагддаг юм байна. Тэгэхээр чин бие дотор маань хортой бодисууд нь тараад явчихнаа л гэдэг чинь угаасаа л бие бас муутах нь тодорхой байгааз. За 3 дахь их идэх юм уу ингэж ойр ойрхон эдснэр бидний эрүүл мэндийг муутгаад байгаа 3 дахь шалтгаан нь болохоор одоо бидний гидсэн дотох орчныг муутгачдаг юм байна. Гидсэн дотох орчин маань муухаар дархлаа маань ундаг. Дархлаа унах юм бол янз бүрийн өвчнөд өртөмтлөе болно шүү дээ, тий. За гидсэн дотор бол ийм 3 төрлийн бактери байдаг юм аа л да. Нэгдүгээр нь бол ингээд хоол боловсруулалтыг дэмждэг ашигтай бактери байдаг юм байна. Хоёр дахь нь болохоор гидсэн доторхыг ялцруулж муутгадаг муу бактери байдаг юм байна. За гурав дахь нь бол одоо бие ядарч сулдах юм бол муу бактери болоод хувирдаг оппортунист гэдэг ийм 3 төрлийн бактери байдаг юм байна. За тэгээ хүний бие эрүүл эрш хүчтэй сайхан байхад бол ашигтай бактери давмгаалж идэг юм байна л да. Харин хотоодон дотор ийм нэг хортой бодисууд ихсээд эхлэх юм бол хаягдлууд хотоодон дотор ихсээд эхлэх юм бол ашиггүй муу бактериуд нь их болчихдөг юм байна. Одоо хотоодон дотор байгаа хоол маань хангалттай шингэж гарч амжаагүй байтал та дээрэс нь юм жихэд хийгээд штэ. Тэхийн бол хотоодны маань хананд нь ийм одоо хаягдал наалтаад үлдчихдэг юм байна л да. Тэгтэл нөгөө нэг өсөглөн байгаад эхлэх юм бол хотоод маань ингээ хорчигнож дуурдаг шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хотоод маань ингэж хүчтэй бацалж байгаа хэрэг юм байлээ. Тэр үед нь ингээ нөгөө хотоод хорчигнох чимээ гардаг. Тэг хүчтэй ингэж бацлалт явагдаж байна гэдэг чинь хотоодных нь хананд нь наалтчихсан элдв янзын тэр одоо хэдэн өдрийн өмнөх үлдэгдлүүд маань ингэж хүчтэй бацлалтаар гарч байгаа хэрэг юм байна. Тэгэхээр хотоодоо хоосолсноор л тэр хүчтэй бацлалт явагддаг. Тэгтэл бид нэр тэр хүчтэй бацлалт явагдаж амжаагүй байтал дээрэс нь юм жихэд ах юм бол хотоодны маань хананд нь янз бүрийн бодисууд үлдээд хотоод нь дотор муудаад эхлэх юм бол ашиггүй бактериуд нь их болчдөг юм байна. Ингээд ашиггүй бактери их болоод эхлэхээр хүний дархлаа ундаг. За дархлаа унахаар угаасаа мэдээж бүх өвчний үүсэл бий болно гэсэн үг. За тэгэхээр энэ гурван шалтгаанаас болоод их идэлт бол бидний биеийг бүр хөгшрүүлдэг юм байна. За тэгэхээр дараагийн 2 дугаар хэсэг рүү ороод за тэгвэл ингээд их идсэн бол бидний хөгшрүүлдэг юм чинь тэгвэл одоо бид нэр мацаг барьснараа тэр нөгөө нэг автофагийг идэвхжүүлнэ гэсэн шүү дээ, тий. За тэгвэл бид нэр мацагийг хэрхэн барих вэ гэхээр энэ ном дээр бол 10 цагийн мацаг, 16 цагийн мацаг, 24 цагийн мацаг гэсэн 3 мацгийг санал болгосон байлээ. За 10 цагийн мацаг барихад болохоор юу болдог вэ гэхээр хамгийн сүүлд юм эдснээс хойш 10 цаг өнгөрөхөд бие доторх өөх задарч эхэлдэг. Бидний хоол хүнснээс авсан сахар нь гидсэнд шингэж цусаар дамжин илэг дараа нь бүх биед дамждаг. Сахар нь тарих булчин дотор эрхтний үйл ажиллагаанд энерги болж ашиглагддаг хэдий ч илүүцэн тохиолдолд илгэнд очин гликоген хэлбэрээр хуримтлагдаж бүр түүнээс илүүцэн нь өөхний эс болж хуримтлагддаг. Харин хамгийн сүүлд юм эдснээс хойш 10 цаг өнгөрөхөд илгэнд байсан гликогенч дуустдаг учраас бие маань өөхний эсийг задалж энерги болгон ашиглаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өсөглөн байх хугацаа урт байх тусам бие доторх илүүдэл өөхнүүд задарч багасдаг. Тэгэд энэ 10 цаг нь бол шүн одоо унтах цагийг ч гэсэн оруулд юм байлээ. Шүн унтаж байгаа ч гэсэн бидний бие ямсгалж байдаг, зүрх маань зохилцол байдаг учраас энерги зарцуулж идэг болохоор 10 цагийг бол шүн унтах цагийг ч гэсэн оруулах юм байлээ. Тэгэхээр энэ 10 цагийн мацаг гэдэг бол аюу амархан 8 цаг унтсан ч гэсэн баг шүн унтахаас 2 цагийн өмнө юм идэхгүй байхад л баг ингээд 10 цагаа хийчихэж гинэ гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ
анхаарах юм нь болохоор та дундуур нь нэг ширхэг үзэм ийдсэн ч гэсэн энэ 10 цагийн мацаг бол ингээд тасалдчихж байгаа юм билээ. Ягаад гэвэл нэг ширхэг үзэм ч нү тийм жижиг юм ийдсэн ч гэсэн хотоод руу шин юм орж байгаа бол инсулин гормон ялгаруулдаг. Гэхдээ юу шингэнэ бол ууштай тий усаа бол уун. Харин уснаас өөр тийм жижигэн үзэм ийдсэн ч гэсэн инсулин гормоныг ялгаруулад одоо цуснд сахарын маа төвшнийг хэлбэлзүүлээд эхлэх учраас 10 цагийн мацгийг бол шүн бараг унтахаас 2 цагийн өмнө юм идэхгүй байхад л та энийг баримтлах боломжтой юм байлээ. Тэгээд энэ хугацаанд бол бидний илгэнд хуримтлагдсан гликогеныг бол задалдаг юм байна. Үүний дараа бол өөхийг бас задалдаг гинэ. Тэгэхээр энэ 10 цагийн мацаг бол амарх юм байлээ. За үүний дараа болохоор 16 цагийн мацаг байгаа. Энэ 16 цагийн мацаг гэсэн гайгүй юм байлээ. Ягаад гэхээр шүн унтах цагийг оруулдаг. Жишээ нь өчигдөр гэхэд бол би орой 5 цагаас хойш ингээд юм идэхгүй байжгаад өглөө 9 цагаас юм идэж байгаа байхгүй. Тэгээд орой 5 цагаас хойш юм идэхгүй хахад өлсөх ч гэсэн ерөнхийдөө бол хүмүүс төвчж болохоор штэ тий. Тийм болохоор 16 цагийн мацаг бол бас гайгүй байлээ. Шөнийг оруулчихж байгаа учраас. За 16 цаг гэдэг бол энэ номны хамгийн гол сэдэв байгаа. Энэ 16 цагийн мацгийг барьж байгаа тохиолдолд бол нөгөө автофаги буюу бидний биеийн доторх мууцсан хөгширсэн эсийг залуу эс маань идээд тэр шинэ эсийг гаргаж ирж байгаа учраас 16 цагийн мацгийг барьж байгаа тохиолдолд та бүр дотроос залуужих боломжтой юм байна. За 16 цагийн мацгийг барихад анхаарах зүйл гэх юм бол одоо дөнгөж эхэлж байгаа үед бол хүн маш их өлсөж магадгүй тий одоо орой 5 цагаас хойш гинт юм идэхэ байлах ч юм уу тэгэх юм бол шүн аягүй өлсөж магадгүй. Тэр үедээ бол номын зохиол маань самар идэрэй гэсэн байлээ. Самраар та ингэж өлсгөлөнгөө дараад иж болно. Бие баг багаар тасгах хэрэгтэй гэсэн байлээ. Тэгээд энэ 16 цагийн мацгийг бол бүр өдөр болгон барих шаардлагагүй. 7 хоногт нэг удаа барихад л үр шимийг нь та хангалттай хүртэх боломжтой гэсэн байлээ. Тэгэхээр гайгүй байгааз 7 хоногт нэг удаа л нэг орой 5 цагаас хойш юм идэхгүй унтчих юм бол таны бие махбод чинь дотроос нь өөрийгөө залуужуулах боломжтой болно. Төрөний хэлсэн нөгөө ходоод маань илэг маань ядаргаанд орсон байсан бол нэг 7 хоногт нэг удаа амрах боломжтой болох нь байна. Тэгээд нөгөө үлсгийн гайхамшиг гэдэг ном байдаг. Тэр үлсгийн гайхамшиг гэдэг номон дээр ч гэсэн хэрвээ та тийм бүр нөгөө хууч айгүй хүнд өвчтөй биш л бол 7 хоногт нэг л удаа мацаг барихад одоо хангалттай хэмжээнд өөрийгөө дахин нөхөн төлжүүлэх боломжтой гэж үлсгийн гайхамшиг ном дээр гардаг. Гэхдээ тэрэн дээр бол ингээд 7 хоногт нэг удаа мацаг барина гэдэг нь нэг өдөр нь та юу ч идэхгүй байна гэсэн үг биш юм бэлээ. 7 хоногт нэг өдөр нь та нэг одоо гурилгүй өдөр ч юм уу, цагаан гурилгүй тийм муу юм идэхгүй өдөр ч юм уу, эсвэл махгүй өдөр ч юм уу нэг өдрөө тийм жоохон эрүүл хоолтой өдөр болгоцсон байхад л хэрвээ та хууч тийм хүнд өвчин байхгүй тохиолдолд бие гоё эрүүлэр нь хадгалах боломжтой гэж бас үлсгийн гайхамшиг ном дээр гардаг. За дээрэс нь 16 цагийн мацгийг барихад бас нэг анхаарах чухал зүйл нь болохоор 16 цаг ингээд мацаг барьж байгаа тохиолдолд бидний бие чинь нөгөө нүүрс ус хэрэгтэй шүү дээ, нүүрс усаа энерги болгодог учраас нүүрс ус хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт нүүрс усаа гаргаж авахын тулд өөхийг задалдаг гэж юм. Өөх задлах нь сайн ч гэсэн бас булчин задлаад ийд юм байна. Тийм учраас хамаагүй 16 цагийн мацгийг бариад авах юм бол булчин масаа алдах эрсдэлтэй юм байна. Тийм учраас 16 цагийн мацгийг барьж байгаа хүмүүс маань ер нь бол жоохон булчинг хөгжүүлэх дасгалыг гэртээ хийвэл зүгээр юм байна. Одоо суниалт ч юм уу, гидсний татал ч юм уу, шатаар явах ч юм уу тий. Иймэрхүү дасгалуудыг бас гэртээ хийж хөвшиж булчин масаа ингэж балансыг нь бариараа гэсэн бэлээ. За тэгээд ялангуяа хөгшин хүмүүс гэдэг чинь нөгөө булчин мас нь багассан байгаа штэ тий. Тийм учраас мацгийг бас хамаагүй барьж болохгүй шүү гэсэн бэлээ. Залуу хүмүүс бол 7 хоногт нэг удаа барихад ямар ч асуудалгүй юм байна. За тэрэн дээрээ нэмээд дасгал хийгээд авах юм бол бүрт ямар ч асуудалгүй гэсэн бэлээ. За үүний дараа 24 цагийн мацаг байгаа. 24 цагийн мацгийг бол номын зохиолч маань өөрөө бол амралтын өдрүүдэд хэрэгжүүлдэг. Тэгээд ажил дээр бол 24 цагийн мацгийг барихаар анхаарал төвлөрдөггүй, тиймэрхүү одоо хоол бодогдох ч юм уу хэцүү зүйлсүүд байдаг учраас 24 цагийн мацгийг амралтын өдрүүдээр барих нь бас зүгээр байдаг. Амралтын өдрүүдээр бол одоо жоохон орой босоод мацаг барьж байгаа тохиолдолд бие жоохон амраах зорилгоор оройтож босоод өдрийн хоолоо асгалсаад оройн хоолоо идчихнэ гэсэн үг юм байл л дээ. Өчигдөр шөнө оройн хоолоо идээд унтцсан бол өглөөний хоолоо бүр иддэг цагтаа унтаад өдрийн хоолоо алгасаад оройн хоолоо идчих юм бол 24 цагийн мацгийг та үлгэн барих боломжтой гэсэн байлээ. 24 цагийн мацгийг барьснаар давуу тал нь юу вэ гэхээр 16 цаг болох юм бол бидний бие дотор нөгөө автофаги буюу шин нөгөө залуу эсүүд маань өлсөд муу эсүүдээ барьж идээд тэгээд залуу эсүүдийг үүсгээд байгаа шүү дээ. Тэгээд энэ автофаги гэдэг үйл явц нь болохоор 24 цагийн мацаг барих юм бол ч идэвхтэйгээр энэ үйл явц нь явагддаг гэсэн байлээ. Тэгэхээр бидний бие дотроосоо өөрийгөө залуужуулах процесс нь бүр илүү хурдан явагдах боломжтой гэсэн үг ааз. Тэгээд та яг 24 болон түүнээс дээш хугацааны цагийн мацаг барих байгаа бол бүр яг анхаараад бүр мацгийн талаар бас сайн судалж агаад барьж үзээрэй гэж санал болгомоор байна. Харин 10 цагийн мацаг болон 16 цагийн мацгийг бол бүр өдөр тутамдаа өдөр болгон хэрэгжүүлдэг хүмүүс ч гэсэн байдаг учраас 10 цагийн мацаг 16 цагийн мацгийг бол бас туршаад үзээрэй гэж санал болгомоор байна. За ингээд үргэлжлүүлээд 3 дугаар хэсэг рүүгээ ороод номын зохиолч маань бичсэн чихрийн шижин гэж яг юу юм, яагаад хүмүүс тусаад байгаа, бас энэс урьдчилан сэргийлэхийн тулд мацгийг бас яаж ашиглах боломжтой юм бэ талаар 3 дугаар хэсгийг
зүйлийнхаа талаар ярья. За тэгээд юуны өмнө бас энэ мацаг намыг ингээд ярих боломжийг олгосон Vitamin House-та баярлалаа. Манай Vitamin House болон Баццэг Бүгд Төбөр сувг маань хамтраад сар болгон хүмүүст хэрэгтэй эрүүл мэндийн номыг ингэж оруулдаг болсон. Энэ аяны хүрээнд энэ мацаг намын маань бас яригдж байгаа. За тэгээд дээрэс нь бид нар одоо өвлийн улирал болоод ханаад маш их хүрээд тэгээд ханаад нь дутуу идгээ дахин хүрээд байгаа тийм хүмүүс байгаа бол энэ лир хонхон цэцгийн хандыг авч уугаарай гэсэн гоё амттай юм билээ. Өдөрт нэг ширхгийг л уухад болдог. Тэгээд дахин ханаад хүрэхээс бас урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгээд энэ маань болохоор Vitamin House дээр зарагдж байгаа. Та бүгдийг 10 гэсэн хямдралын кодыг хэлээд Vitamin House-ын чанартай бүтээгдэхүүнийг 10% хямдралтай авах боломжтой шүү. За тэгээд үргэлжлүүлээд намынхаа агуулга руу оръё. Чихрийн шижин гэж байгаа. Чихрийн шижин болохоор чихрийн шижингийн хэв шинж гэсэн юм хоёр төрөл байдгийн байна. За энэ чихрийн шижин гэдэг нь бол ерөөсөө бид нар ингээд хоол идэхэд хоолн дотор маань нөгөө нэг одоо ямар нэгэн хүнс хэрэглэхэд тэрэн дотор сахар агуулгдсан байгаа шүү дээ. Тэгээд тэр нүүрс цус хэрэглэхээр цусны дах сахарын хэмжээ маань өсдөг. За энэ үед бол бидний нойр булчирхаанаас инсулин гэдэг гормон ялгардаг. Энэ инсулин гэдэг гормон нь болохоор цусны дах сахарын хэмжээг зохицуулах үүрэгтэй юм байна л да. Тэгээд тэр сахар идэхээр бид нэр тэр сахарыг бидний бодисын солилцоо амьд явахад хэрэгтэй энерги болгоод инсулин маань тэр сахарыг одоо энерги болгоод хувиргадаг. За харин илүү гарсан сахарыг болохоор өөх болгоод ч юм уу тэгээд бидний биеийн дотор хадгалаад авч үлддэг юм байна. Дараа нь ашиглах гад энэ зохицуулах үүргийг болохоор инсулин гүйцэтгэдэг. За тэгтэл ингэсэн байна. Гисэн хэдий ч зарим нэг тодорхойгүй шалтгааны улмаас бета эсүүд устж инсулины ялгархгүй тохиолдол гардаг бөгөөд үүнийг нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижин гэж хэлдэг. Тэгэхээр ямар нэгэн одоо биед маань үүссэн шалтгаанаас болоод инсулин буюу энэ сахар зохицуулагч маань ажиллахгүй ялгархаа болчдөг юм байна. Ингээд ялгархаа болох юм бол нөгөө цусан дах сахарын хэмжээ маань айгүй их түвшинд хадгалагдаад байна гэсэн үг шүү дээ, тий. Энэ түвшнийг болохоор чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинж гэдэг юм байна. За нөгөө төгөөр болохоор хэтрүүлэн идэх болон хөдөлгөөний дутагдлаас болж цусан дах сахарын хэмжээ өндөр хэвээр үргэлжилсээр байвал инсулины нөлөө аажмаар суларч эхэлдэг. За улмаар нойр булчирхаа өмнөхөөсөө илүү их инсулин ялгаруулахын тулд илүү их ажилласнаар ядарч туйлдаг. Дахин инсулин ялгаруулах чадваргүй болдог. Үүнээс болж үүссэн чихрийн шижинг 2 дугаар хэв шинжийн чихрийн шижин гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр ойлгомжтойгоор бол чихрийн шижин гэдэг маань нөгөө нэг цусан доторх юм сахараал ингээд гоё буулгаж муулгаж зөв зохион байгуулж чадахгүй байгаа. Тэр зөв зохион байгуулж чадахгүй байгаа нь зөв зохион байгуулах үүрэгтэй инсулин гэдэг гормон мал ингээд сайн ялгарч чадахгүй байгаагаас болдго юм байна. Сайн ялгарч чадахгүй болохоос ч юу яах вэ? Бид нөгөө хит их ажилуулад ахаар инсулин маань бүр сүултээ ингээд хангалттай ялгарч чадхаа болчт юм байл да. Байнга л завсаргүйгээр ялгаруулад ахаар түрүүн ч гэсэн ярьсан шүү дээ, тий. Нэг ширхэг үзэн идэхэд л бид нэр инсулиныг ялгаруулж идэг гэсэн. Тэгэхээр хит их ингэж ачааллуулад ахаар байнга ялгарсаар агаад сүултээ бас ялгарч чадхаа болдог. Тэгээд номын зохиолч маань чихрийн шижин өвчний үед мацаг барих аргыг зөвлөж байна гэж ингэж хэлсэн байна. Өдөрт 1 удаач бай, 7 хоногт 1 удаач бай, тодорхой хэмжээгээр мацаг барьснаар ямар ч хүний цусан дах сахарын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг. Мөн удаан хугацаагаар нүүрс цусыг хэрэглэхгүй байснаар хүний бие организм нь илүүдэл өөх тос болон элхэнд хоримтлагдсан өөх тосыг задалж энерги буюу эрчим хүчний их үүсэг болгон хувиргадаг. За энэ дээр нүүрс цусыг хэрэглэхгүй байснаар гэж байгааз. Гэхдээ нүүрс цусыг хэрэглэхгүй байна гэдэг нь та нөгөө мацаг барьж авах цаг дотор л нүүрс цус хэрэглэхгүй байх шүү. Одоо 10 цагийн мацаг 16 цагийн мацаг барьж байгаа бол үлдсэн 8 цагт нь бол та нүүрс цусаа зүгээр л идэдгээрээ иднэ гэсэн үг. Ягаад гэвэл насанд хүрсэн хүн бол өдөрт 170 г сахарыг бол өдөр болгон авчаах ёстой юм байлээ. Энэ 170 г-аас хэтэрхийн бол асуудал үүсгээд байгаа боловч энэ 170 г сахараасаа багасаад эхлэх юм бол бидний биед нүүрс цус сахараа нэхэд тэгснээрээ нөгөө өөхий маань булчингийн маань задлаад байгаа. Тэгэхээр булчин задлаад ах юм бол булчин мас маань багасах учраас энэ саяны хэлсэн нүүрс цус хэрэглэхгүй байснаар гэдэг нь болохоор таныг зөвхөн мацаг барих хугацааг нь хэлж байгаа шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол өндөр настай хүмүүс шууд мацаг бариад хэлэх юм бол булчингаа алтнаа гэдэг байгаа. За үргэлжлүүлээд өөрөөр хэлбэл мацаг барих цаг гаргаснаар илэгний өөхлөлт болон дотор өөхлөлтөөс салж болох боломжтой гэсэн үг. За түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар автопаги буюу 16 цагийн дараа гэсэн үг те 16 цаг юм идэхгүй байснаар инсулины шүүрлийг өдөөж 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эдгэрэлтийг дэмжиж
сайжруулах үр нөлөөтэй гэдгийг баталсан байна. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр Япон эмчийн бичсэн Мацаг номын гол санааг товчлон ярьлаа. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр яригдаагүй бас одоо Мацаг нь хорт хавдарт ямар үүрэгтэй, цусны төлжилтөнд бас Мацаг барих нь ямар үүрэгтэй юм бэ гэх мэтчлэнгээр маш олон зүйлсүүд энэ ном дээр байсан учраас та Мацгийн талаар илүү их дэлгэрэнгүй судлыг бас яг өөрхөн бие дээрээ туршиж үзэж байгаа хүмүүс бас гарын авлах маягаар ашиглахын тулд бас авч уншиж болно шүү гэж санал болгомоор байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.